За миний YouTube channel Тавтай морил. Би өнөөдөр дахиад нэг болсон явдлын бичлэг хийн. Өнөөдрийн болсон явдлын бичлэг бол жоохон ондоо. Би өнөөдөр Britney Spears-ийн тухай ярина. Та нарын мэдж байгаагаар хэн гэдгийг баг мэдж байгаа л үү? Бүх хүмүүс Britney Spears-ийг мэднэ. Тэгээд сүүлийн үед Britney жон сонио үйлдэл гаргаад байгаа. Instagram дээрээ, тэгээд TikTok дээрээ, тэгээ бас ингээд Britney-ийн тухай амар их яриа явж байгаа. Өнөөдөр би та нартай юу болсныг юм, тэгээ бас яг одоо юу болж байгааг талаар ярина. Тэгээ одоо Instagram, TikTok, энэ social media дээр Free Britney гэдэг нэг хаштаг гараад ирсэн. Тэгээ тэрний талаар ч гэсэн яг юу болсныг тайлбарлаж өгнө. Гэхдээ миний ингээд өнөөдрийн ярьж байгаа юм бол 100% баталгаатай юм биш. Бүх юм нь 100% баталгаатай биш. Гэхдээ энэ бол нэлээд баталгаатай юмнууд. Хүмд нь итгэх хэрэггүй, тэгээ бас итгэх юм дээр нь итгээ, тэгээд итгэхгүй юм зүгээр хайж. Өнөөдрийн бичлэгийг би яагаад хий гэж бодсон гэвэл би нэг YouTube-ыг шивэд YouTuber гэдэг аахгүй Амир гээд тэгээд би энэ хажуу тавьчих. Энэ Амир Britney Spears-ийн амар фан юм байна л да. Тэгээ энэ Амир бас шивэдтэй том YouTuber. Тэгээ энэ Britney-ийн талаар 2 бичлэг хийсэн. Одоо энэ юу болсон, тэгээд юу болж байгаа талаар. Тийм болохоор би Амирийн бичлэгээс үзээд тэгээд тэндээсээ information одоо мэдээлэл аваад тэгээд та нарт орчуулад өгье. Миний бодлоор энэ Амирийн хийсэн бичлэг амар их юм надад тайлбарлаж өгсөн. Тэгээд бас амар Britney-ийн талаар мэддэггүй юмнуудыг надад өгсөн. Тэгээд яг өнөөдөр би чихвчтэй сууж ин гэвэл би энэ Амирийн бичлэгийг үзэж байхдаа та нарт ингээд яриад өгнө гэж бодсон. Britney 2007 онд ч илүү Britney өсмөсөө хусаад тэгсэн тэрний талаар ч гэсэн би ярьж өгнө. Тэгээд та нар энэ талаар илүү их мэдмээр байвал үргэлжлүүлээд үзээрэй. What do you think it'll take to get the paparazzi to leave you alone? I don't know. I don't know. Is that one of your biggest wishes? Yeah. It's okay. I would like for them to leave me alone. Хамгийн эхнээс нь эхлэе. Britney бол 1981 онд төрсөн. Louisiana гэдэг Америкийн хотод төрсөн. Тэгээ тэр газар нь бол бидний хэлэхээр одоо хөдөө амтантай одоо тиймэрхүү газар өссөн. Britney тэгээд ингээд том хотод хүмүүс ихтэй газар өсөөгүй тийм хөдөөний газар өссөн. Тэгээ Britney жоохноос нь байхад ээж аав нь бүх хүмүүс 90 тойрных нь хүмүүс Britney-г од болно гэж боддог байсан. Britney барыг од болох гэж өсгсөн. Тэгээ 3 настайдаа Britney бүжгэлж эхэлсэн. Тэгээ бүжгэндээ нэлээд удаан явж агаад 8 настайдаа хувийн бүжгийн сургуульд эхэлсэн. Тэгээ шууд тэр бүжгийн сургуульд эхэлж хүмүүс 8 настайдаа багштай ингэж хэлсэн байлээ. Би од болно. Би том болоод од болно гэж хэлсэн. Тэгээ жоохон явж яснаа Britney бүжгнээс уйдаад тэгсэн чинь багш нь чи өөр юунд дуртай ингэж асуусан чинь би жоохон дуулж чаддаг гэж хэлсэн. Тэгсэн чинь багш нь машин руугаа дагуулж аваад тэгээд радиогоо тавьсан чинь Britney дуулаад эхэлсэн. Тэгсэн чинь Britney-ийн хоол нь бүр амар гоё хоол байсан. Тэгээд багш нь ээж аав руу залгаад энэ хоолыг та нар ашиглах ёстой гэж хэлсэн. Одоо ингээд энэ хоолыг нэг юм хийх ёстой гэж хэлсэн. Тэгээд Britney 8 наснаас хойш одоо хүртэл тайзан дээр зогссон. Тийм болохоор бүр жоохносоо тайзан дээр зогсоож дандаа ингээд хүмүүсийн урд байсан. Одоо яг бодох юм бол өнөөдөр Britney 38 настай, тийм бол 30 жил тайзан дээр зогссон гэсэн үг. Тэгээ Britney Broadway хийсэн, Star Search хийсэн, Mickey Mouse Club хийсэн, амар олон юмд жоохонд багтаа тоглосон. Тэгээ бас миний нэг Instagram дээр харсан юм болвол гэхдээ энийг үнэн биш гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан Britney тийм жоохон багтана. Britney-гийн хоолойн уг нь бол Christina Aguilera шиг ингээд жоохон бүдүүн хоолойтой. Тэгээд та нар Christina Aguilera ямар хоолой гэдэг мэдэн штэ. Яг тиймэрхүү хоолойтой. Гэхдээ энэ цуг ажилдаг, хамтран ажилдаг хүмүүс нь тэндээс хүмүүс нь одоо том хүмүүс нь Britney-г хоолойгоо өөрчил гэж хэлсэн юм шиг байлаа. Гэхдээ энийг үнэн
биш гэдгийг сайн 100% мэдгүй. Гэхдээ ямар ч би Instagram дээр тэгэж харсан. Тийм болохоор өнөөдөр Britney амар юм жоох хөвч ярьдаг. Ингээд яг бол тэд нэр яг тэр үед Mickey Mouse хийжсэн. Хоолыг илүү содон болгох гээд илүү ондоо болгох гээд хоолоо өөрчил гэж хэлсэн. Тийм болохоор тэр Instagram-ийн постн дээр би уншсанаар одоо хүртэл Britney ингээд сайн дуулж чаддгүй. Лайваар яг бол жинхэнэ хоолой биш. Тэгээд энэ хоолоо өөрчилсөөрөө ингээд тийм хоолойд болсон. Love can build a bridge between your heart and mine. I know a place ain't nobody crying. Тэгээ Britney өсвөр нас дээр ирээд эйженттэй болоод, менежертэй болоод тэгээд хамгийн анхныгаа ингээд альбомыг гаргасан. Альбом одоо дуугаа гаргасан. Тэгээд тэр альбом дотор нь Baby One More Time гэдэг дуу байсан. Тэр дуу нь одоо Britney хамгийн баг алдартай дуу нах. Жоохондоо 16 настай хийсэн. Тэр дууга тавьсны дараа нэг шөнийн дотор Britney бүртгэлхийн од болсон. Амар том од болсон. Ихэнх хүмүүс тэр бичлэгийг үзээд амар секси гэж боддог. Тэгээд тэр үед Britney дөнгөж 16 настай тэгтээ тийм секси байсан. Тэгээд өөрийгөө амар гинэ хөөрхөн охин гэж харагдуулдаг юм мөртлөө ярьдаг юм мөртлөө ингээд амар бичлэгэн дээр амар секси тэгээд ингээд концерт хийж байхдаа бас амар ингээд жоохон задгаа. Тэр нь ингээд илүү хүмүүсийг өөрлөм татуулсан гэх юм уу. 16-аас 20 насны хооронд Britney 3 жил Justin Timberlakeтэй үерхсэн. Тэгээд тэр үед ингээд Jay-Z, Beyoncé ингээд тийм амар couple-ууд одоо тийм амар хосууд байдгүйсэн. Тийм болохоор тэр хоёр ингээд хамгийн од амар алдартай хос одоо гоё хос гэж хүмүүс хардаг гэсэн. 3 жилийн дараа тэр хоёроос халаад тэгээд Justin Timberlake яг өөрөө хэлээгүй юм байна л да. Яг Britney араар нь тавьсан гэдгийг. Гэхдээ ингээд баг нууцаар хийлсэн гэх юм уу. Ингээд хүмүүс ер нь ингээд гадарлаад Britney ингээд араар нь тавьсан. Одоо жишээ нь тэр Cry Me a River гэдэг дуу мууг дараа нь ингээд Justin Timberlake тавьсан. Тим яриа гарч ирлээд ингээд Britney араар нь тавьсан гэж яриа гарч ирлэн чинь хүмүүс одоо Britney жоохон ондоор харж эхэлсэн. Яг л өмнө ингээд гинэн Britney өөрөө ингээд би гэрэлчээд хүнтэй унтна. Би тэрнээс өмнө хүнтэй унтахгүй гэл амар өөрөө ингээд амар. Тэгээд энэ хоёр 2002 онд салсан. Тэгээ энэ салдаг жил нь бас Britney-ийн аав ээж нь салсан. Тийм болохоор энэ жил жоохон Britney амар жоохон их юм тохиолж хэцүү юм тохиолж эхэлсэн. Тэгээ бүх ингээд энэ хоёрын салт малт нь бүх хүмүүсийн нүдний дунд гэх юм уу ингээд амар official байсан болохоор бас амар хэцүү байсан. Тэгээд Britney ингээд концерт хийсэн байна л да. Тэгсэн чинь хүмүүс Britney-г одоо ингээд бүү гэдэг чинь одоо ингээд муулаад одоо тааснаас буу муу гэдэг ингээд зарим хүмүүс тэгсэн чинь Britney ч гэсэн өөрөө ингээд хүмүүс одоо ингээд өөрт нь жоон дургу болж эхэлж байгаа гэдэг ингээд анзаарсан. 2013 онд бас нэг сонио одоо тэр үед сонио болсон юм болвол Britney Madonna тэгээ дахиад нэг хүн байсан баха. Тэр Via Megala дээр дуулсан байл та. Тэгээд тайзан дээр Britney Madonna хоёр би нэг үнссэн. Яг тэр үе тийм юм ерөөсө байдгүй байсан. Тэгэж амар их харагддаггүйсэн. Тийм болохоор бүх хүмүүсийн нүдэнд ингээд амар сонио харагдсан ингээд. Бүх хүмүүс ярьж эхэлсэн, сонингууд бичиж эхэлсэн. Тэгээд Britney-гийн одоо хүмүүс Britney бас илүү л ингээд жоохон юу болоод байна даа л гэж бодсон. Тэгээд 2003 оны одоо 2004 он болох гэж байгаа оны өдөр Britney өөрийнхөө багын найз Jason гэдэг найзаа дагуулж ирсэн байл та. Дагуулж ирсэн гэж ингээд Jason ирсэн Britney дагуулцгааж. Тэгээ тэрнэр уугаад тэгээ тэр хоёр жон кино минь үзээд тэгснийхаа дараа шууд шөнө нь хоёлаа гэрлээгээд гэрэлцэн. Дараач өдөр нь Britney-гийн ах нь тэгээд Britney-гийн менежер нь тэр гэрэлтийн газар руу очоод тэрийг ингээд цуцлуулахад бүх юм ингээд чадхаараа хийгээд тэгээд цуцлуулж чадсан. Гэхдээ энэ явдал бас бүх сонин дээр бичигдээл тэгэл бүх хүмүүс гайхаал юу болоод байгаа юм бэ гээл. Тэгээ хүмүүс бас ингээд амар сэжилж эхэлсэн. Britney жоохон нэг юм болоод байна да гэдэг. 2004 оны 7 сард
Britney Kevin гэдэг хүнтэй сүү тавьсан. Тэгээ сүү тавихдаа Kevin бол бүжигч юм байлаа. Ингээд хойтлогон бүжигч. Тэгээд тэр хоёр сүү тавьж хахад нэг сонирм нь ингээд нэг жоохон эвгүй юм нь болвол Kevin-ний ex наад зөвхөн жирэмсэн байсан. Kevin-ний хүүхэдтэй. Тэгсэн чинь Britney энэ хоёр сүү тавьсан. 2006 онд 9 сард Britney-ийн 2 дугаар хүүхэд, одоо Kevin Britney хоёрын 2 дугаар хүүхэд нь төрсөн. Тэгээд энэ хоёр бараг л 2 жил ингээд цуг байсан. Тэгсэн мөртлөө 2 дахь хүүхдээ гаргасан. Яагаад гэдгийг болвол Britney-гийн одоо найзууд, багийнхан найзуудаас асуух юм бол Britney амар хайр хаадаг гэсэн. Амар жоохон desperate хайр хаадаг гэсэн. Яг бол Britney дандаа ингээд хүмүүсийн ингээд сонин дээр одоо папарацци ингээд бүх юм ингээд амар од байсан болохоор хамгийн их ингээд зүгээр амьдралын зорилго нь болвол ингээд гэр бүлтэй болох, хүүхдүүдтэй болох. Ингээд тэр нь өөрт нь ингээд хамгийн чухал юм байсан. Сүү тавьчихсан хурдан хүүхдтэй болъё гэж боддог байсан юм шиг лээ. Тийм болохоор ингээд хоёр хүүхдээ амар хурдан гаргацсан. Тэгээ ингээд perfect family тэл болмоор байсан юм шиг лээ. 2006 оны 9 сард одоо хүүхдэн төрөөд 2 дугаар хүүхдэн төрөөд 2 сар болж байхад Britney энэ хүнээс Kevin-ээс салахыг хүссэн. Сүүлд нь яагаад ингэ мэдснээр энэ Kevin гэдэг хүн өглөөс ирээл хар там хэрэглээл тэгэл өдөржингөө юу ч хийхгүй тэгэл оройн шоудаал ерөөс ингэ гэрх мэртэй ингэж ер нь байдгүй. Тэгээ Britney ганцаараа хүүхдүүдтэй байдаг. Тийм болохоор Britney салмаар байсан. Тэгээд яг энэ үед одоо 2006 оны 11 сард Britney ингээд бүх юм эхэлсэн. Яг бүх ингээд эвгүй юмнууд нь эхэлсэн. Тэгээд салсныхаа 3 сарын дараа 2007 оны 2 сард Britney баг өдөр болгон шоудаад өдөр болгон гардаг гэсэн. 2007 оны 2 сарын 11-нд Britney Нью-Йоркт юм уу нэг баарын дотор ингээд уугаал байжсэн мэн л да. Тэгсэн чинь Britney хуцаа тайлаад тэгээд тэнд ажилтдаг нэг эрэгтэй бүжигч юм шиг ялаад тэрнтэй ингээд хуцаа сольж гэлсэн. Тийм амар сонсогдохгүй байж магадгүй. Гэхдээ хэдхэн сарын хэдхэн жилийн өмнө Britney бүр дэлхийн хамгийн том дуучин одоо байсан. Тэгээд хэдхэн сарын өмнө салсан. Тэгэл жоохон сонин хүмүүс ингээд жоохон сонин санагцсан. Дараагийн өдөр 2 сарын 12-нд 2007 онд Britney хүүхдүүд аваад тэгээд Майами руу яваад нэг хотелд хүүхдүүдтэйгээ жоохон 50 зөвхөн ингээд цаг зарцуулахад тийш явсан. Тэгээд хэдэн 7 хоног тэнд байх хэрэгтэй байсан. Тэгсэн чинь хин ч яагаад гэдэг мэдгүй дараагийн өдөр нь Britney тэр хотелээсээ яваад өгсөн. Тэгээд Britney яг тэр хотелээс гарсан өдөр 13-нд 2 сарын 13-нд Britney-гийн ассистент нь одоо ингээд Britney тусалдаг хүн нэг сонирхол одоо сонин гэх юм уу ингээд жоохон gossip одоо одуудын тухай ингээд юм бичдэг сонирхол нэг захиа явуулсан. Тэгээд тэр захиан дээр Britney одоо бид нэр цуг ажилтдаг хүмүүс тэгээ эргэн тойрных нь хүмүүс амар санаа зовж байгаа. Тэгээ бид нэр бүх юмаа ингээд туслах гэж хийж байгаа гэж бичсэн. Тэгээд дараагийн өдөр 2 сарын 14-нд Britney жоон бодож эхлэв. За би ингээд өөрийгөө одоо арчлах хэвээр одоо ингээд зүгээр ах хэвээр одоо өөрийгөө эмчлэе. Тийм болохоор нөгөө rehab гэдэг одоо би монголоор юу гэдэг вэ? Тэгтээ ямарчсан. Тийш очоод дараагийн өдөр 2 сарын 15-нд Britney 24 цагч болоог байхад тэндээсээ буцаа гарсан. Тэгээд дараагийн өдөр одоо 2 сарын 16-нд Britney Miami-гаас LA гэрлүүгээ нислэгт суусан. Тэгээд ямар ингээд зүгээр нислэгт ингээд бус хүмүүстэй яг адилхан ингээд business class based зүгээр ингээд бүх хүмүүсийн хажууд тэн цугаад нисэж явахдаа дандаа уйлаад явсан гэсэн. Тэгээд нэг ингээд танихгүй хүндээ Britney ингэж хэлсэн гэсэн. Би заавал хүүхдүүд рүү очих хэрэгтэй наа. Би хүүхдүүд рүү заавал очих хэрэгтэй наа гэдэг. Тэгээд нислэгээс буугаад шууд машин цугаад тэгээд
X Kevin руу очоод тэгээ хүүхдүүдээ уулзгаад хичээсэн. Тэгсэн чинь Kevin зөвшөөрөөгүй уулзуулахгүйгээд ингээд хэдэн нэг ингээд сонь хийсэн болохоор ингээд уулзуулахгүйгээд гэсэн билүү. Тэгсэн ямар ч гэсэн уулзуулахгүйгээд тэгсэн чинь Britney амар паникт явж байгаа шүү дээ. Тэгээ шууд машиндаа суугаад өсчингийн газар руу явсан. Тэгээ Britney тэр өсчин руу явж хахад Britney 70-аас илүү их папараццинууд араас нь дагаж явж байсан. What's wrong, Brittany? Brittany, it's true about the hijab? I know it's not, but I just want to listen from you. You cannot say yes or no? He's a bodyguard outfit. She came in and she said she wanted her head shaved. The hairdresser refused, so she literally grabbed the hair clipper and started doing it herself. Bradley, did she say why? I mean, Тэгээ Britney бол бараг дэлхийн амар их папарацци дагсан хүний нэг гэх юм уу. Ингээ Britney дандаа амар олон папараццинууд дагдаг. Тэгээ Britney тэрийг ингээд амар том асуудал гэдгийг зөндөө удаа хэлжсэн. That didn't work. You say Brittany, this way. Brittany, here, Brittany. This way, Brittany. What do you think it'll take to get the paparazzi to leave you alone? I don't know. Тэгээ тийм олон хүмүүс одоо папараццинууд ингээд араас нь дагаж явж байгаа машинтаа. Тэгээ Britney тэр өсчин рүү ороод тэгээд тэр өсчин хаах гэсэн байна л да. Тэгсэн чинь хамгаалагчнууд нь Britney ормоор байна. Тэгсэн чинь тэр өсчин заа. Тэгсэн чинь Britney би үсээ усмаар байна гэд ингээд амар инээгээд хэлсэн гэж байгаа. Би ингээд үсээ усмаар байна. Тэгсэн чинь тэр өсчин жоохон гахаад тэгээд окей чи үсээ усахгүй штэ чи зүгээр сайн бодоог байна. Чи битээ тэгэж бод юу өөр өсөж өөр гоё болгоод өгье гэд ингээд ярьж эхэлсэн байна л да. Тэгээд одоо тэр өсчингийн гадаа баахан папараццинууд зогссон. Тэгээд бичлэг хийж байгаа штэ. Тэгсэн чинь тэр өсчин яг ингээд нэг өөр тийшээ хальт явсан байна л да. Тэгсэн чинь буцаа харсан чинь Britney ингээд хусдаг машинаар үсээ хустан сууж байсан. Тэгээ өөрөө үсээ хуссан. Тэгээ өөрөө ингээд инээгээд өөрийнх нь хүссэн юм шиг ингээд бүр ингээд инээгээл тэгээл ингээд усаад байсан. Тэг ингээд дуусах хавцаад яг юу хийснээ ингээд жоохон ойлгоод эхэлсэн чинь жоохон ингээд инээхэ болоод жоохон сонирн болж эхэлсэн. Тэг энэ бичлэг Америкийн хэлж байгаагаар бол Britney нэг шөнийн дотор дэлхийн хамгийн том дуучин болсон. Тэгчингүүтээ тэрийгэ алдсан. Тэгээд хүмүүс амар их Britney-г үзий авч эхэлсэн. Тэгээд дээрэс нь өөрөө бас ингээд арх марх ингээд тийм юмны асуудалтай ингээд жоохон байсан. Бүх юм жоохон тэгээд дээрэс нь хоёр хүүхэдтэй амар олон папараццинууд ингээд байнга дагдаг. Сэтгэл зүйн тийм эрүүл бишээсэн. Яг тэр үед угаасаа амар их юм болоод байсан болохоор ингээд гинт ийм их юм болоод байсан болохоор тэгээд яг үсээ хусчингуудаа тэр өсчин рүү харчингуудаа манай ээж амар уурлана гэж хэлсэн. Ингээд Britney-ийн хамгийн анхны бодол нь тийм байсан гэж бодохоор бас жоохон энэ чинь бас ингээл бас энгийн охин энгийн нэг охин тэгэл бус тогтоотой адилхан ээжтэй тэгэл бас амар их тусламж хэрэгтэй байгаа охин. Тэгээд тэр өсчнээс гарсан чинь ингээл амар олон папараццинууд ингээл дагаалгаа штэ. Тэгсэн чинь нэг папараццин асуусан байлаа. Чи яагаад үсээ хуссан? Тэгсэн чинь Britney таамраас болж гэж хариулсан гэж байна. Тэгээд шууд Britney шивэсний газар руу очоод тэгээд Let us walk, please. Guys, you gotta make a hole. You gotta make a hole. Don't fuck yourself. Look, she's small! Oh my god! She is completely bald. хоёр жижигэн шивээс илгэсэн. Тэгсэн чинь тэр шивээс ээжсэн хүн бас асуусан байл та. Ой Britney чи өсөө хусуулсан байна яагаад гэсэн чинь Britney би хүмүүсийг надаа ингээ хүрхийг хүсэхгүй гэсэн. Тэгээ энэ Амир юм бичлэг хийж Америк хэлснээр болвол ингээ бодож байгаагаар бол Britney ингээд тэр гинэн хөөрхөн охин байсан. Тэгэл бүгдээрээ тэгж харж исэн. Тэгчмүүдээ бас яг зэрэг
заавал ингээд секси тэгээд ингээд хүмүүсийн юуг татсан ингээд өөртөө амар татагдсан байлгахыг ингээд амар олон жил тийм байсан. Тэгээд хүмүүсийн хардаг Britney баймарг байсан. Одоо ингээд Britney зүгээр л өсөх усмаар байсан. Хүмүүсийг тийм бодлыг арилгахмаар байсан. Ингээд зүгээр л энгийн баймар байсан. Магадгүй гэж хэлж байна амир. Тэгэл дараачих нь Britney хийдэг юм хийн. Тэгээ хийдэг юм нь юу вэ гэвэл машинаа суугаад тэгэл машинаа ингээд барайл яваад байна. Тэгэл Red Bull уугаал, тамхи татаал тэгэл яваалаа. Гэхдээ Britney ингээд өөр зүгээд тэгээд яваад. Тэгээ бас папараззын таарах болгонд ингээд Britney бас өөр аялгаар ярьж эхэлсэн. Тэгээ ингээл Yeah, you look good. Тэгээ Britney яагаад ингэ машинд суугаад яваад идэг вэ гэвэл Britney өөрөө ингээд ярилцлаганд хэлжсэн байна л да. Гэртээ баймааргүй байдаг гэсэн. Окей, яагаад гэртээ баймааргүй байдаг гэвэл ингээд гэр болвол гэр бүл тэг ингээд амар гоё газар. Гэхдээ Britney-ийн гэр нь ингээд нөхөрч авахгүй, хүүхдүүд нь авахгүй. Тэгээ ингээд гэртээ баймааргүй байдаг гэсэн. Тийм болохоор ингээд цагийг өнгөрөөх гэж машинаар ингээд суугаад яваад байдаг гэсэн. Тэгээ Britney ингээд удахгүй хэдэн оны ч юм уу 17 он шиг байна. Тэгтээ ямарсан яг тэр үед бас нэг хотел руу уцсан. Тэгээд Britney ямар ч мөнгө авахгүй. Тэр хотелийн хүмүүс нь Britney-г оруулахгүйгээд одоо ингээд өрөө өгч чадахгүйгээд тэгсэн чинь Britney шууд бассейн дээр нь очиод одоо усны хуцгүй шүү дээ. Тэгтээ ингээд левчиг бандаашаа. Тэгээд левчиг бандаашаа өмсөд одоо ингээд хувцас талаад левчиг бандааштай. Тэнд усан сэлж байгаа хүмүүс төр очиод ингээд инээгээл тэгэл хүмүүс ингээд танихгүй хүмүүс төр очиод натаны ажил гэж гуудаг гэсэн. Тэгээд тэрийг яаж мэдж байгаа гэвэл тэнд байсан бүх хүмүүс яг нэг тиймэрхүү юм хэлсэн. Ингээд Britney тийш очиод ингээд хүмүүсийг натан ажил гэж гуйсан гэж. Тэгээд 2 сарын 20-нд Britney дахиад rehab орсон. Арай гэртээ орхон rehab. Тэгтээ 24 цаг бас яваагүй байхад буцаад гарсан. Rehab-аас гарсан өдөр оройн нь дахиад Kevin X руу очиод гэрлүүн тэгээ хүүхдүүдтэйгээ уулзах гэж хичээсэн. Тэгсэн чинь Kevin уулзуулахгүйгээд тэгсэн чинь ингээд байнга тэгээ хонхын дараад байсан. Тэгээд одоо Britney дандаа ингээд папараззын дагдаг штэ. Тэгэл нэг папараззын Kevin-ыг ингээд ярихын сонссон. Тэгээ Kevin ингэж хэлсэн байна л да. Би онгойлохгүй. Чи юу болохгүй? Би ингээд онгойлохгүй гэдэг. Тэгэл Britney амар уурлал. Тэгээд замдаа явж байхдаа нэг зонтог болсон гинэ. Тэгээд бензин хийх гээд машинаа зогсоож байхдаа папараццинууд ингээд дагж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг папарацци руу гараад тэр зонтогоор ингээд дайраад машиныг ингээд зохиод амар их таарсан. Тэгээ нэг одоо ингээд Britney энэ зураг нь яг тэр үед ингээд бүр амар ууртай ямар ч өсгүй ингээд биеийн тамирын хувц өмссөн. Тэгээд зонтогтой нэг папарацци ингээд дайраад тэгэл машиндаа суугаад буцаал машинаараа цорол яваад байсан. Тэгээ 22-нд одоо дараачийн өдөр Britney дахиад rehabд орсон. Гарч ирснийхаа дараа хэдэн сар дахиад адилхан юм байсан. Ингээд шоудаал, арх угаал, нэг сони зан гаргаал машинтайгаа ингээд яваалсан. Тэгэл ингээд папараццинуудтай найзалж эхлээл. Ингээд амар сонин зан гаргаж эхэлсэн. 2007 оны 10 сард Britney-ийн амьдралд байж болохоор хамгийн хэцүү юм тохиолдсон. Тэр нь бол хүүхдүүд алдсан гэж одоо ингээд Kevin хүүхдүүдийн ахвар болсон. Тэгээд Britney ерөөсөө хүүхдүүдтэйгээ ингээд хөнгүүгээр уулзч болохгүй. Хүүхдүүдтэй ингээд ганцаараа байхгүй. Одоо ингээд хүүхдүүд нь Kevin их болсон гэсэн үг. The pop princess Britney Spears may finally have hit rock bottom. A Los Angeles judge ordered her yesterday to hand over custody of her 2 sons to her ex-husband. Тэгээд Britney тэр өдөр бүр хизээч тэгж сэтгэлээр унжаагүй бүр ингээд амар бүх юм бүр ингээд амар хэцүү байсан. Бүх хүмүүс харсан. Тэгэл папарацци таагаал. Тэгэл бүх ингээд миний ярьж байгаа юм ингээд бичлэгнүүд нь байлаа. Тэгэд би чадвал ингээд тавьчих. Тэгээд тэр өдөр ингээд зүгээр зам дээр суугаал, уйлал. Тэгэл папарацци ингээл зургийн дараал бичлэг хийгээл. Тэгээд Britney 2 нохоо авсан байлаа. Тэгээд тэр 2 нохоо хүүхдийнхаа ингээд нэрээр нэрлэлсэн.
хоёр хүүхдийнхаа. You gonna go for a walk? Looking nice, Brittany. What's up, Brittany? Everyone, get out. Out. Тэгээд Brittany нэг боломж байсан. Хүүхдүүдэд буцааж авах. Тэгээд тэр хурал дээр нь Brittany 90 минут хоцорж ирээд тэгээд нэг 20 минутаас их суугаагүй. Тэгээд явцсан. Тэгээд өмгөөлж менежер нь хэлж байгаагаар ингээд Brittany илүү удаан суусан бол илүү том боломжтой хүүхдүүдэд буцааж авах гэж хэлсэн. Тэгээ энэ бол 2008 оны 1 сарын 3-нд болсон. Тэгээд тэр оройн нь Brittany хүүхдүүдтэйгээ цуг байж болсон. Тэгээд цуг байх юм бол заавал нэг өөр хүн цуг байгаа. Тэгээд юу болж байгааг ингээд заавал хараад байх хэрэгтэй. Тэгээд оройн нь Kevin нэрэд хүүхдүүд авах гэж ирсэн. Тэгсэн чинь эхний том хүүгээ ингээд зүгээр авсан. Гэхдээ хоёр дахь ингээд хамгийн бага хүүгээ Brittany цуг 0 ороод чожлцсон. Хүүгээ өгөхгүй гэд. Тэгээд тэнд 3 цаг суусан. 3 цаг тэд нэр ингээд Brittany тэнд 0-аас гарах гад суусан. За тэгээд тэр хариуцдаг одоо ингээд харж исэн хүн нь цагдаа залгаад энэ нэг ээж нь хүүхдээ ингээд өгөхгүй байна гэд. Тэгсэн чинь бид нэр тусламж хэрэгтэй гэсэн чинь 12 цагдаа моцик ирсэн. Амар олон цагдаа машин ирсэн. Тэгээд нэг одоо түргэний машин одоо эмнэлгийн түргэний машин, галны одоо машин юу гэдэг вэ? Одоо ойлгож чаддаг галны машин. Тэгээд хеликоптер, цагдаа хеликоптер амар олон цагдаа нар ирээд тэгээд Brittany тэндээс гаргасан. Гаргаад ингээд орон дээр ингээд өргөдөг орон дээр 2 гарын хөлгийг хөлөөд тэгээд шууд сэтгэл зүйн эмнэлэг рүү явуулсан. Woman has been through so much. She just seemed to be on top of the world just a few years ago, and this is just another huge blow. What started off as a custody dispute, as you said, ended up here at the hospital. Amid a media frenzy, the 26-year-old pop star was brought by ambulance to a Los Angeles hospital from her Beverly Hills home. Another chapter in her long-running custody battle with ex-husband Kevin Federline over their 2 sons. Тэгээ Brittany авсан одоо ингээд шүүмэл гэх юм уу? Тэр нь бол Brittany өөртөө бас бус хүмүүст амар аюултай гэж үзээд тийм болохоор 3 хоног ингээд ийм сэтгэл зүйн эмнэлэгт байх ёстой. Өөрх нь хүссээгүй хамаагүй. Тэгээд за 1 сарын 31-нд бас дахиад нэг юм тохиолдсон. Гэхдээ одоо 1 сарын 3-наас 1 сарын 31-ийн хүртэл Brittany дахиад одоо ингээд тэр эмнэлгээс гарч байгаа. Дахиад ингээд машиндаа суугаал, яваал, тойрол ингээд Red Bull уугаал тэгэл яваад гисэн. Тэгээд хүмүүсийн анзаарсан нэг юм нь бол Brittany хэдэн хоног унтаагүй. Тэгээд тэр 31-нд нэг одоо ингээд Brittany хариуцдаг юм чинь цагдаа руу бас залгаад дахиад Brittany заавал юуны эмнэлэг рүү очих хэрэгтэй боллоо гэж залгасан. Яагаад гэвэл Brittany машин дотроо ингээд машин асаах чагтаа ингээд нэг бензин дээр цогсон байлаа. Машин дотроо ингээд унтгаад ингээд байсан. Тийм болохоор бас Brittany аюултай. Яг л Brittany хэдэн хоног унтаж чадахгүй. Ингээд хизэж унтаж чаддаггүй. Папарацци ингээд зургуудыг хараад ингээд тэр үед Brittany папараццинууд байнга асуу 24 цаг дандаа дагдаг. Тэгээд бас бодлоо ямар ядраатай ингээд хүмүүс ингээд дагаа зүгээр байхгүй ямар ч юм хувийн зай авахгүй. Тэгээд папараццинууд зургийг ингээд тэр юм чинь харсан чинь ингээд бичлэг гэсэн чинь ингээд Brittany машин барьж тахтаа ингээд унтаад ингээд унтах гад байсан. Тийм болохоор тэр юмч Brittany заавал эмнэлэг рүү очих хэрэгтэй гэж цагдаа руу залгасан. Одоо миний өнөөдрийн ингээд сая ярьсан юмнууд бол миний хэлснээр би энэ нэг шивэж ютуберыг үзээд тэгээ энэ ютубер бол Америктэй тэгээд энэ Brittany хэдэн жилийнхэн бүр жоохноос ингээд Brittany фан байсан. Тийм болохоор ийм юмнуудын талаар ингээд мэдж байгаа. Тэгээд тийм болохоор ярьж байгаа. Амир бол 2 бичлэг хийсэн. Тэгээд эхний бичлэг нь одоо ингээд дуусчлаа. Тэгээд би ч гэсэн энэ бичлэгээ дуусгая гэж бодож байна. Яг л миний камерны тэнийг минут бас дуусаад нөгөө одоо 2 дугаар хэсгийг хийж амжихгүй юм шиг байна. Тийм болохоор би бас 2 дугаар хэсгийг хэд оны дараа тавья. Энэ сторинд илүү их хэлээгүй зөндөө юмнууд байгаа. Тийм болохоор би тэг ингээд энэ гэсэн энэ ямар тэнэг охин бай. Бас ингээд Brittany ойлгохын талаар эмчлэгийг
хийж байгаа шүү. За тэгтээ хоёрдугаар хэсэг нь бол илүү одоо яг одоо юу болж байгаа, яг юу болж байгаа талаар илүү их мэдээлэл өгнө. Тийм болохоор маргааш ч юм уу нэг би хамгийн чадвараа хамгийн хурдан хоёрдугаар хэсгийг хийн. Тэгээд та нар хүлээж аваарай. Тэгээд энэ бичлэг үзсэн зөндөө их баярлалаа. Тэгээд таалагдсан бол лайк дараарай, комент бичээрэй, subscribe дараарай. Тэгээд бас зөвөрөж болно. Гэхдээ бас битээ ингээд hate comment-ууд бичээрэй. Ингээд Britney-ийн талаар ч юм уу ямар ч юмны талаар битээ нэг тэгж hate comment-ууд бичээрэй. Хоёрдугаар хэсгийг заавал үзээрэй.